Сайн байцгаана уу? Манай Доктор Сток подкастын маань ээлж дугаар түрхэд та бүхэнд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар маань сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэл засалж хэмж гантуулгын хэмж маань оролцож байгаа зочноор таныг үргэлжлүүлсэнд баярлалаа. За өнөөдөр бол бид эдийн ярилцах сэдв нойрны тухай, нойргуудлын тухай. За ерөнхий хүмүүс хүн амын дунд бас нэлээх байдаг зүйл юм шиг санагддаг. Ялангуяа зүгээр нөгөө талаас бол эмчнэрийн дунд бас их баг шүү. Их олон цагаар ажилтдаг, ээлжин сонж ажилтдаг, за сунж ажилтдаг, яаралтай дуудлаганд ажилтдаг эмчнэрийн хувьд, сөүлэгчнэрийн хувьд. За тэгээд сүүлийн үед бол ерөнхийдөө хүн амын дунд ч их баг шүү. Тэгэхээр ерөн зүгээр нойр гэж юу юм бэ? Заавал унтах ёстой юм уу? Эсвэл заавал унтахгүй байх ёстой юм уу? Эсвэл зарим нэг юм дээр тэдэн цаг унтчих юм уу те? Заавал нэг юм тодорхой юм баригдах ёстой юм уу? Эсвэл хүн амын гений ялгаа байд юм уу? Тэгэхээр хүний одоо зайлшгүй хэрэгцээ гэж байдаг. Тэрэн дотор бол хүн хамгийн түрүүнд бол яг хүчил төрөгч хэрэгтэй, агаар хэрэгтэй байх нь тийм ээ. Хоол хүнс хэрэгтэй болдог. Тэрнтэй адилхан хүний амьдралын зайлшгүй хэрэгцээнүүдийн нэг бол нойр гэж байгаа. Ер нь бол одоо хүний уурэг тархийг тун сайн амраадаг, бие махбод ер нь шүн ингээд унтж яхад бол их цэвэрлэгээ явдаг гэж үзэгдээд байдаг байхгүй юу? Уг одоо хүний урт хугацааны яваад орох хэвээр юм, богино хугацааны яваад орох хэвээр юм тийм ээ. Тэгээд тархитлогоо ингээ амраад ирэхээр бол эргээд ирч хүчээ авж байгаа нэг хэлбэр нь гэж ойлгож байна. Тэгэхээр энэ зайлшгүй хэрэгцээг бид нар унтчил байвал энэ хэрэгцээг хангаж чадна гэсэн үг. Тэгэхээр хүн амын дунд бол ингээд барагцаалаад үзэхэд 6-8 цаг хүн унтууд бол боломжийн сайн нойрноо авчдаг юм байна гэд. Тэгэхээр зайлшгүй хэрэгцээг бид нэр тухайн үед нь тухайн өдөр ажилласан алдсан эрч хүч энерги тийм үү стресс бухимдал хамыг юмыг тухайн өдөр нь шийдэд явах юм бол хүнд асуудал тэр бүр гарахгүй. Гэтэл нойр ингээл алдагдаал 1-2 цаг дутуу унтаал нэг өдөр жижигүр тоноол маргааш нэг унтаал магадгүй дараа өдөр нь дахиад жижигүрт гараал хагалгаа ойрхон бол дуудагдаал ингээд яваад ирэхээр энэ бол ингээд нойрны одоо хуримтлал өр үүсч эхэлж байгаа байхгүй юу. Буцаагаад энэ байдал нь бол ер нь хүмүүсээс нэлээд тийм одоо нэлийн ядраасан тийм ээ ажлын бүтээмж гарахгүй болоод уур бухимдалтай болоод бусад бүх юмнууд нь нөлөөлөд эхэлдэг. Тэгэхээр бүх юмыг удирдах байгаа уурэг тархийг хэр сайн одоо ажиллах вэ? Ерөөсөө ямар ч вирусгүй компьютер яаж ажилладаг вүлээ? Хурдтай. Тэгээд өгсөн командыг хурдан биелүүлээд гарч ирж байгаа үр дүнд босруулалт нь хурдан явагдаад бүтээмжийг сайжирдахтай ер нь адилхан гэж ойлгож байна. Тэгэхээр нойр дутаа яваад байгаа хүний самбаачлах хугацаа, ямиг сэтгэн бодох, шийдвэр гаргах, өөртөө ихтэй байдал, өөрийгөө бусдад ойлгуулах чадвар энэ гэдэг зүйлүүдэд бүгдд нь нөлөөлөд эхлэхээр хүний ерөнхий тийм амьдралын чанарт бол нэлээд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тэр энгийн хүмүүс бол төдийлөнсөө ойлгохгүй шүү дээ тийм үү. Тэр нэг дасан зохицоо явцсан байдаг. Тэр тийм байдалтай их удаан хугацаанд явсны хор уршин бол нэлээд хойхон гарч ирж байгаа байхгүй юу? Магадгүй одоо 50-аас дээш, 60-аас дээш наснд ингээд гарч ирж байгаа. Тийм болохоор ер нь нэмэлж ажил хийдэг хүмүүс бол нойрны өрөнд орохгүйгээр л тогтмол цагт унтаад тогтмол цагт босоод явах нэг ашигтай байдаг. Тэгэхээр ер нь хүн бол тийм амархан ядралтанд ортдог одоо бие махбод организм биш байхгүй юу? Унтах ёстой цагтаа сайхан унтаж амраад идэж уух ёстой хоолоо зөв зохистой идээд хөдлөх ёстой хөдөлгөөнөө хийгээд ингээд явж байгаа тохиолдолд бол хүн тийм амархан одоо асуудалд ороод байхгүй. Тэгэхээр нойрыг нэг болохоор маш их олон цагаар унтаал, нэг бол богино цагаар унтаал, нэг бол орой эрт унтаал, нэг бол шөнө дунд унтаал ингээд яваад ах нь хүнийг айгүйх ядраадаг. Тийм болохоор тогтмол цагт унтаад, тогтмол цагт сэрэх тэр хугацаанд нойрын чанартаа авна гэдэг бол хүний хамгийн наад зах одоо аз жаргалын мэдрэмж, тийм ээ, өөртөө ихтэй байдал, ажлын бүтээмж гэд маш олон зүйлд эргээр ингээд нөлөөлөх тэр зүйл байгаа. Тийм болохоор нойрыг ялдаг зүйл биш юм байна. Нойрыг бол болж игэл унтаж тэр байдлаар нь тийм ээ. Тэгээд шөнийн нойрыг өдрийн нойр хүртэл гүйцэд орлохгүй гэсэн зүйлүүд яригдж байгаа. Энэ хүн амын дунд ингээд нийтлэг харж байхад бол бүгд одоо шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс биш шүү дээ. Сурагчид байна, оюутан залуучууд байна. Эдгээр бол дандаа өдрөөр ажилладаг. Ихэнх хүмүүс бол өдрийн цагаар ингээд ажиллаж байгаа. Шөнө унтах боломжтой байгаа хүмүүс маань энэ техник технологийн хөгжил амьдралын хэв маягаас болоод энэ цикл өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгэхээр хүн шөнийн одоо хэдэн цаг хүртэл уйдхааргүй тийм ээ одоо телевизээ үзээд, гар утсаа үзээд, тоглоом тоглоод ингээд өөрийгөө зугаацуулах юм захаас аваад байгаа учраас энэндээ хүн түүртээд сатараад
Ер нь нойр гэдэг зүйл чинь ийм чухал юм уу гэдэг тэр ачаал хөдлийн жоохон дутуу үнэлчих гээд байдаг тийм зүйл харагдаж байгаа юм. Тэр айжиндаа бол ер нь сэтгэл санааны маш олон асуудал үүсэх тоо суурь нь бол энэ амьдралын хэв маяг нойрсолттой ерөөсө холбоотой болоо явчихж байгаа гэж бол хэлмээр байна. Тэгэхээр бид нэр тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн маань дундаж насалт хэр байна вэ гэдгийг нарийн тосч гарч ирэх нэг чухал байгаа юм. Магадгүй одоо ингээд тийм ээ завгүй ажилдаг эмчнэр шиний ээлж нь гаргадаг одоо энэ хамгаалтын ажилтнууд тийм үү. Ийм одоо ажил мэргэжлийн юу бол их болчлоо шүү дээ. Шүн болгонд бүгд унтаад амардаг биш. Шүн явагдаж байгаа тэр үйлдвэрлэл энэ төр дээр чи ажиллахаар хүн хэрэгтэй болж байгаа. Энэ хүмүүсийнхаа ч гэсэн бид нэр уртын хугацаанд эрүүл мэндийн асуудлыг доктортой хадгалахын тулд тэр өдөр тутамдаа хийж байгаа тэр дадал зуршилт нь бодлогоор бас дэмжлэг хэрэгтэй байхгүй юу? Магадгүй бизнесийн байгууллага бол урт хугацаанд тасралтгүй үйлдвэрлэл явуулж ашигтай ажиллаж магадгүй. Гэхдээ хүн гэдэг чинь тухайн одоо улс орны үед бол тийм ээ хөгжил цэцгэл байгууллагын хувьд тэр бүтээмж энэ болгонд ч нь бол энэ нойр дутуу яваад байгаа нь ирээдүйд их сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй шүү гэдэг утгаараа амрах цаг дээр нь сайн унтаж амрах боломжийг хангаж тэр талаар мэдээлэл олгох, мэдлэг өгөх, амраах нөхцлөөр хангаж өгвөл илүү их одоо сайн зүйл болно гэж ер нь хараад байгаа байхгүй юу? Ер нь бол нойр бол ялч чухал зүйл тийм ээ. Ялангуяа нойргодлоос шалтгаалаад эсвэл нойр дутуу байгаагаас ядарснаас болоо шийдвэр гаргалт, самбаачлах хугацаа, за мэдээж шийдвэр гаргалт, самбаачлах хугацаа туйлын чухал ажил мэргэжил, хүний амьдрал бол туйлын чухал шүү дээ. Бид нар чинь хүмүүс чинь өдөр тутамд бол амьдрал чинь бид нэр дандаа сонголтон дээр шийдвэр гаргалтын дээр л тогтчих шүү дээ. Алахгүй, босхгүй тийм ээ. Унтахгүй хүртэл өөрөө шийдвэр байхгүй. Тэр энэ шийдвэр гаргалтын дээр нойргодлоос болоод эсвэл ядралтаас болоод тэр шийдвэр гаргалт нь зөв буруу байх тийм ээ. Шийдвэр гаргах хугацаа, шийдвэр гаргах чадамж их муу болчихдээ. Тэр маш олон зүйлс бол нойрон дээр маш чухал. Таны дөрөв хэлжсэнийг онцгой санагдлаа. Яагаад вэ гэхээр одоо энэ орчин тойрны байдал их нөлөөтэй байна гэдэг. Энэ яг нойронд энэ орчны нөлөө гэж байна. Харанхуу жишээ нь харанхуу байх уу, хуурай байх уу, чихтэй байх уу, температур ямар байх хэвээр юм тий. Зарим ингээл телевиз реклам энэ төр дээр тий эйр кондишнер рекламдахтаа шөнийн ингээд унтахад 16-аас 18 градус байх тохиромжтой ажиж ах шиг тийм ээ. Тэр яг үнэхээр эднэр нь бүрдчиж хүн унт тийм үү эсвэл зүгээр хамаагүй л унтч тийм. Орчны нөлөө бол мэдээж байлгүй яах вэ? Жишээнийхт бол унтлагын өрөөнд зурагт байхыг бол байлах ер нь ёсгүй. Яагаад тэгэхээр ор бол ер нь хүн ороод унтаж амардаг хэсэг болохоос биш тэнд дэвтэл зурагтаа үздэг зүйлэр нь биш юм байл л да. Тэгээд эхлэхээр яг хүн мэдээ зурагтаа үзэж байгаад ингээд ядраад унтаад өгсөн байдаг. Ийм тэгэхээр нөх хүний бие махбод организм эхнээсээр нь ямар хөө байдлаар ашигласан бэ гэдэг хэв маягч нэг хүчтэй ингээд тусж байгаа. Тэгэхээр ер нь унтлагын өрөө бол харцсангуу тийм их бөхчин биш, их сэрүүхэн, их хүйтэн биш, тийм ээ? Сэрүүхэн болж игэл нэг агаартай, дуу чимээ багтай. За тэгээд унтлагын өрөөний гэрэл гэдэг нь бол тийм хурц байдалтай биш. Ер нь орондоороо л унтах гэж байгаа юм бол гэрлээ унтраагаал харанхуу болоод эхлэнгүүт хүний одоо яах нь нойрслыг дэмждэг мелатонин даавар ялгараад эхэлт юм л да. Тэгэнгүүт өрөөнийхөө гэрлийг унтраачаад гар утасныхаа дэлгэцийг хараад хэвтэж байгаа маань нөгөө нэг процесс чинь харанхуут л хэвтээд ийн гэж хүн төсөөлж байгаа болохоор боловч яг үндэ бол нүдрүүгээ бол ийм цочроосон одоо сэрэл тийм ээ нүдийг харах нойрыг одоо сарниулах энэ гэрэлтүүлэг бас нөлөөлж байна гэж үзэж байгаа. Тийм болохоор өөртөө хамгийн тав тухтай орчныг бүрдүүлээд тэр газар бол миний унтах ёстой газар. Тэгээ энэ газрыг би тодорхой зорилго гаргаж бэлдэх хэрэгтэй энэ төр гэдээ болж байгаа. Тэр 2-3 өрөөтэй айлдвал бас боломж юм байна л да тийм ээ. Их тунд хүмүүс нь бол ингэ дуу чимээгүй орчиндөө очиод өрөөнд ороо сайхан унтаад өгдөг. Гэтэл нэг өрөөнд байгаа. Магадгүй тэр байшинд байж болно, гэрт байж болно. Энэ хүмүүс бол нийтлэг яг ижилхэн зорилго тавиал нойроо зохицуулахгүй бол нэг хэсэг нь унтах чахаад нөгөө хэсэг нь бужигнаадах юм бол гээд ийм жоохон юу үсч эхэлж байгаа юм. Тийм. Тийм болохоор ер нь нойрыг эхнээсээ юу гэж бодох ёстой вэ гэвэл би энэ нойрны асуудлаа их одооноос бага залуугаасаа сайн авч унтаж амарч явах юм бол би урт наслах юм байна, эрүүл байх юм байна, энэ чих чухал юм байна гэдэг. Тэгэнгүүт хүний амьдралын энэ бүх процессүүд чи хооронд нь салгаж авч үзэх аргагүй болчиход байгаа байхгүй юу? Хүний сэтгцэн эрүүл мэнд, бие махбодын эрүүл мэнд. За тэгэл өдөр тутмын бидний анзаарч хэвээр хооллолт, хөдөлгөөн, стресс, нойр гэл ингээл аваад үзэхэд ерөнхийдөө бол 100% бүх юмыг төгс болгоно гэж бол
байхгүй таны харьцангуй эрүүл байх тэр орчныг бүрдүүлээ гэж байгаа. Энд бол зайлшгүй нойрны асуудал ингээд ороод ирж байгаа. Тэгэхээр нойрны асуудалтай болчоод араас нэмжлэгээ хийлгээд явна гэдэг маань бол бас тийм өрөөсгөл ойлголт. Яагаад тэгэхээр шууд нойргүй байгаа болсон нэг ид шидийн ерөөсөө нэг 2 3 им тан өгөөд асуудлыг шийдчихдэг биш. Тэгээ манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвдөр айгу түгээмэл хандж байгаа одоо ирж байгаа хүмүүсийн гол проблем бол архаг ядаргаа гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр тэрний үндсэн шинжинд бол яг нойрны өөрчлөлт ороод эхэлдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр шүн унтаж амрах цаг байна гэд байгаль бол цаанаасаа тийм үү харанхуй болоод одоо сайхан унтаж амраа. Өглөө нар мандаад гэгээ ороод ирэхэд одоос ирээд өдрийнхөө яах нь ажил төрлөө хий амьтад бол яасан. Өдөртөө идэж хоолоо олох тийм ээ. Одоо өхөр мал бол бэлчих гэдэг юм. Байгалийн тэр зохилдлогыг бид нэр сүрж явах бас боломжгүй. Гэхдээ бидний амьдралын юм аяг бол одоо хоногийн 24 цаг гэрэл гэгээтэй тийм ээ. 600 гэлээ хөөцөлдөд явах боломжтой тоглож наадахын захаас ахуулаад байна. Тэгэхээр энэ дунд бол бид нар зорж энийг ач холбогдол өгөхгүй бол хүмүүс энэ дэр нэг тийм тоохгүйгээр тийм үү. За хэдэн цагч унтсан бол маргааш ирнэ одоо амралтын өдөр юм чинь яхаа өнтер гэл бодож тиймэрхүү эрсдлүүдийг бол гаргадаг. Гэхдээ явцын дундаа би хойноо очиод яах вэ гэдэг асуудлыг их сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр нойргүй болоод ирсэн хүнд маш их зовлон, сэтгэлийн зовлон, бие махбодын зовлон гэдэг өөрч байгаа. Яагаад тэгэхээр шөнө нь олигтой унтаж чадаагүй. Унтах ор дэр нь байсан ч тийм ээ. Тухтай орчин бүрдүүлсэн ч тэр нь унтаж чадахгүй болохоор маргаашийг би яаж давнаа гэдэг том ачаа өсөж байгаа байхгүй. Ажлын 8 цаг чинь маш урт санагдана. За тэгэл завгүй хурал морилтай тийм ээ. Анхаарал төвлөрүүлэлт хийх нөхцөл байдал руу ороод ирэнгүүт маш хэмэг замбрааг болох хэлтэй. Хүний сэтгэл зүй нэг юм руу фокус чадахгүй. Тэгээд эхлэхээр хүн яаж вэ? Гараас нэм гарахаа байгаад тэгэхээр өөртөө аяг сэтгэл дундуур болж эхэлдэг. Тэгээд нойр гүйдлийн асуудалтай холбоотой. Ер нь бол нойр гэдэг нь нойрны одоо нойр гүйдэл гэдэг бас сэтгцийн хамгийн төгөөмөл үүдэг 6 эмгийн нэгэнд ордог байхгүй тийм ээ. Архыг ядаргаа, нойр гүйдэл, сэтгэл өвчлөлт, сэтгэл гутрал тийм ээ. Архины хэрэглээ, тайлбарлалт болонгүй биеийн завьр шаналгаа гэдэг. Тэгэхээр нойрны асуудал чинь бараг толгой 2 дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм чухал зүйлийг бид нар яг л одоо бид нар бол ингээ хоол ундан дээр бол арайч бас учиртай одоо мэдээж өссөд эхлэхээр хүн бол хүчээр ингэж идэж байгаа байхгүй хоолоо бол арай мартахгүй тийм үү 7 хоног юм муухгүй явахгүй байгаа юм да. За минь төгжрөл зарим нэг асуудал зүгээр нэг хөгжим дүүжмэнээс аимшигтай дарамт мэдэрч эсвэл бусдын инээдхөр улам их ганцаардуулж хин нэгний төвхтэй үйлдэлд бухимдаж эцэст нь бүтлгүйтэл бүр азгүй явдал тохиолдоход энэ бүхнийг орхиод нисмээр санагдахгүй ч юу? Энэ бол стресс. Магнезиум 400 таныг стрессээс чөлөөж эрч хүчээр цэнэглэн. Эрүүл тайван амьдралд хөтлөх магнезиум 400 B комплекс. Стрессээс чөлөөлж нойр гүйдлийг багасгана. Нойр гүйдэл дээр шууд ингээл нэг өдөр нойр хасагдаад эхлэнгүүт илэрхийг гарах тийм хүчтэй одоо дохио бол арай бага байгаа юм л та. Тэгээ цаашдаа тэр нь ингээд олон удаа хугацаанд үргэлжлээд эхлэхээр ер нь бол тэр нь дасан зохицоод энэ бол асуудал гэж ерөөсө бодохгүй байгаа зүйл ажиглагддаг. Тэгээд ерөөсө тэр амьдралын юм одоо хөвтөх гээд ирсэн хүн дээр ямар хуу байдлаар унтдгийг те ямар ажил төрөл хийдэг хин хинтэйг амьдрдгийг байшин амьдрдгийг мөгөрт амьдрдгийг бүх мэдээллийг аваад ингээд үзэхээр аргагүй яг ядаргаанд орох тийм замлаар амьдарч байгаа байхгүй юу. Тэгэхээр бидэрт ямар зөвлөмж өгч юм гэхээр энэ хийгдэж байгаа амжилтны үр дүн таны амьдралын юм маяг хоёр нэг тийм ээ нэг болж ижил таавал цаашдаа дахиад эмдэг домлог гэхгүйгээр амьдрах боломжтой болно гэдэг. Тэнгүүд яг 7 хоног магадгүй 8 10 хоног эмчилгээ хийгээл гараад яг хуучин эмдээ орох юм бол тодорхой хугацааны дараа эн чинь давтагтаал ирнэ гэж. Тэгэхээр эмнэлэгт ирэхгүйгээр амьдрах гэдэг чинь л одоо бидний гол зорилго байгаа шүү дээ. Заавал өвдсөн хойно араас нь явна гэж биш тийм ээ. Тэгэхээр ер нь одоо энэ хүүхдүүдэд багаас нь болж игэл одоо бага насны төсвөр насны хүүхдүүдийг баг 22 цаг ихтэл оронд нь оруулаад унтаж амраа гэдэг чинь цаанаа бол шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүл саруул одоо цовоос хэрэглэн өсч байж ах энэ бүх юмны чинь яг суурь нь болж өгж байгаа гэдгийг бол хэлэх хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд дөнгөж төрсэн хүүхдээс эхлээл хүний нас одоо дэшээ явах тусмаа бол нас ахаад нэлээ хойно одоо тэрхээр ерөнхийдөө нойрны одоо тэр унтах процесс жоохон багасч эхэлдэг гэж үздэг. Физиологоор тийм үү. Гэтэл яг ажил төрлөө хийгээд явж байгаа энэ хүмүүс ер нь 6-8 цаг унтах нь бол та нойрыг гүйцэд авах боломж бол бүрдэж байна гэж үзэх хэрэгтэй байна. Дараагийн нэг асуудал гэх юм бол одоо энэ арх согтруулах ундааны хэрэглээтэй холбоотойгоор хүмүүсийн нойрон дээр бас их өөрчлөлт ордог. Зарим хүмүүс болохоор ингээд унтахгүй байгаад харна магадгүй нэг тийм ээ лаз пив уунгууд
тэрийг унтаад өгөнгүүт энэ ингээд нойрсуулт юм байна, амраад юм байна, энэ вирус унтаж чадахгүй байсан ингээд нэг зүйлээр нойрныхаа асуудыг шийдэх гэж оролдож байгаа юм. За зарим нэг нь болохоор яадаг вэ гэхээр орой одоо тийм ээ их хэмжээний шингэн уух, тийм ээ кофе уух, өөрийгөө сэргээх тийм одоо хоол хүнс эргэлэх тийм ийм байдлаар өөрсдийнхөө юуг өөрчилж байгаа. За зарим тохиолдолд гэх юм бол ер нь одоо хүмүүсийн нойрыг хоош нь татаад байгаа юмнууд их олон ангитай кино мэн үзээд нэг ихлүүлчихээр хүн яг тийг ингээд яадаг уу тий. За одоо шөнийн 3 болчлоо одоо баг өглөө боссон ч яг уу тийм ээ өглөө угаасаа одоо өглөө болох чинь шинийг дуусгаад цаана гараад тийм ээ киногоо үзэж дуусаад сэргийч тийм үү. Ийм хөлөөр хэм маяг бол янз бүр байгаад байгаа юм. Тэгэхээр энэ эрүүл мэндийн асуудлыг гол тодорхойлох хүн маань бол яг л эзэн хүн өөрөө шүү дээ биеийнхаа тийм ээ. Тийм болохоор нойр гэдэг чинь миний одоо хоол ундтай адилхан амьсгалыг агаартай адилхан чухал юм байна гэж бодцсон хүн бол урт хугацаанд эрүүл сарвал амьдрах боломж нь бүрдэж байгаа. Тэгэхээр тийм сайн амарсан уур тарих их бүтээмжтэй ажилтг нь өөрийгөө яагаад байгааг сайн мэдэрнэ, бусдад өөрийгөө ойлгуулж чадна. Тэр ажил төрөл гэдэг юмнууд чинь айгүй хурдтай яваад байгаа боломжийг олгочихж байгаа. Тэгээд хүн сэтгэл санаагаар унаал, юмд их төгшөөрлөөл, санаа зовоол, зовниал эхлэх үед бол нэг юм автобусны цонхоор бол ингээд өвөл ингээд нэг цандцсан цонхоор ингээд харахад одоо би яг аль буудал дээр яваагаа харахад айгүй хэцүү байдаг тийм үү. Одоо би одоо багшийн дээр яваад байгаа юм уу, тэ бүх өргөн дээр яваад байгаа юм уу. Гэтэл гүйцэд амарсан байгаа хүний тарих бол 100 явж байгаатай адилхан тий. 100-ны ингээд сайхан дэлгэр цагт хүн автобус унаа 100 явж байхад гадны орчин ямар тодорхой харагддаг вүлээ. Иймэрхүү байдлаар хүний юмыг одоо харах, ойлгох, дүгнэх чадварууд нь их бүтээмжтэй байгаа. Тэр үедээ хүн аз жаргалтай байгаагаа нэг төдийлнийхээ анзаардаггүй. Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд ер нь ингээд байхгүй болох тусмаа багасгах тусмаа ер нь үнцэнэ мэдрүүлээд байдаг. Тэрний нэг нь бол нойртой холбоотой асуудал бол байгаамаа гэдгийг бол бас хэлмээр байна. Тийм байна тий. Гэтэ ч та баг нойр айгуу чухал гэж та бүхэн яриад идэг. Монгол ардын зүрх зүсүүг ч сонь сонь өгдөг шүү дээ. Нойрыг сэрж ваарна. Урууд хүний унтах гих мэтлэн тий. Тэгтээ яг утга санаа нойрлох талтай тий. Зүгээр юу гэж ойлгож ийн гэхлээр нойрны нэг хөнгөн зэргийн өөрчлөлттэй байхад бол хүн амьдралын маягийн өөрчлөх. Тийм ээ. Орчин бүрдүүлэх. Заавал имлэгт хандах гэхээс илүү, им уух гэхээс илүү өөрөө өөртөө бид нэр арга хэмжээ аваад тухайн өөрчлөлтийг даван туулах ялах асуудал бол бас боломж бий гэж харагдана. Тийм үү? Тэгэхээр ерөнхийдөө чинь одоо за ингэ нойр гүйдэлтэй болчлоо гэж ойлгоход нойр гүйдэлтийн хэлбэр гэж байх уу? Тим нойр гүйдэл, ийм нойр гүйдэл ч гэдэм үү. Одоо шүний нойр гүйдэл, эсвэл гүн нойр гүйдэл ч гэдэм үү. Заримдаг хүмүүс ингэж хараад тахад одоо өвчтнүүд ийм зөөрт ирдэг. Шүнжэнгөө унтчаад амраагүй. Би 8 цаг унтдаг. Гэхдээ амрахгүй сэрч байна. Зарим нь болохоор би ерөөсөө унтж чадахгүй. Чи тийм үү? Одоо зөөртэй ингэж ирдэг тийм. Эднэрийн ялгаа гэж байна уу? Ер нь. За манайд яг хандж байгаа тохиолдлууд бол нойрны асуудлууд сая одоо даны хэлдгээр тийм ээ. Шүнжэнгөө унтаад амрахгүй байна. Өшөө олон дахин сэр эсвэл эрт сэрчээд байх. Эсвэл хар дараад байх тийм ээ. Эсвэл огт ерөөсөө нойр хөрөхгүй байх гэдэг юм хэлбэрүүд ингээд ирж байгаа. Манай дээр хийж байгаа юмшигтгээд яг энд нь бол ийм юмшигтгэ, энд нь бол ийм юмшигтгэ гэсэн юмнууд бол нарийн заагцсан юмнууд бол харцсангуу тэр бол арай баг гэж ойлгож байна. Нийтлэг бол манай хийж байгаа юмшигтгийн үр дүн хаана байгаад байдаг вэ гэвэл за сайхан витамин туслалын хийгээд өгч чинь нэг хэсэгт нь тийм үү. Нэг хэсэгт нь болохоор физик эмчилгээ гэдэг хүний одоо массаж хийдэг тийм ээ тайвшруулдаг барай хийгээд тийм ээ одоо лаа эмчилгээ тосон эмчилгээ хийлгээд нөгөө нэг захт нь хэсэгт нь болохоор сэтгэл заслын эмчилгээ одоо бүлгийн сэтгэл засал ганцаарчсан сэтгэл засал гэдэг. Тэгээ энэ гурвын нийлэмжин дээр бол хүний тэр нойрны асуудлыг нэлээд сайн за шаардлагатай бол мэдээж нойрыг дэмжих бага хэмжээний одоо эми эмчилгээ авах гэдэг ийм цогц зүйл болчихж байгаа юм л да. Тийм. Тэгэхээр манайд хандж байгаа хүмүүсийн одоо нийтлэг харагдаж байгаа хэм маяг нь бол Улаанбаатар хотод хүмүүсийн амьдарч байгаа амьдралын хэм маяг л эндээс харагдаж байгаа. Мөн их стресстэй нөхцөл байдалд хүний нойрд бас их сөрөг нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл өдөр нь босон тэр таагүй зүйлийг бид нэр одоо шийдэж чадаагүй бол тэр чинь хүний одоо тийм ээ толгойн өвчин бодолд байгаад байгаа зүйл бол нойрыг бас сулж явах нэг хүчин зүйл ингээ болоод идэг. Тийм болохоор одоо энэ дид бүтцийн асуудлыг шийдвэрлэхдээ энэ хөтөлбөрийн тухай хууль энтерт энэ шүний нэмэгдэл энтергээ бас нэг арай нэг үнэлгээ өндөр байгаад байдаг шүү дээ. Энэ чинь гэж юм хэлээрээ бие сэтгэл зүгээрээ одоо нэг хохирчлээ гэсэн үг л дээ. Ундах хэвээр цагтаа ундаж амрахгүй байгаа тэр байдлыг чинь яг нөө үнэлж байгаа л нэг хэлбэр юм л та. Тийм болохоор
ер нь энэ Монгол хүмүүсийн нийтлэг одоо эрүүл мэндийн чанарыг дээшлүүлэхийн тулд яах вэ гэдэг дээр аюулсаа анхаарад боломжийн хэмжээний шийдлүүдийг бий болгох хэрэгтэй болж байгаа. Гэтэл үнэхээр өдөржингөө ажиллаад барахааргүй нэг ажлыг хүнд өгөөд тухайн үнэн дээр ажиллаа оройтож хийгээд тийм оройтож унтаад өглөө эрт босоод гээд ингээд явах юм бол тухайн газар бол нэг сайн одоо тийм ээ тухайн байгууллагын одоо гол хүчнээ явандаа бол их буруугаар ашиглаж ял гэсэн үг л дээ тийм ээ нөгөө бүтээмж нь буураад эхэлдэг нөгөө асуудал гараад ирдэг тэгэнгүүт нөгөө хүмүүс маань бол тэг санаарунаад ажил төрлөөсөө гарах нэргээл зөвлөд орж иж байгаа. Тэгэхээр бидний гол одоо зорилго юу вэ гэхлээр их одоо сэтгэл зүй тал дээр их бодох хэрэгтэй болж байна л дээ. Бид нар маш их мэдээллүүд дунд амьдарч байна тийм ээ. Тэгэхээр ялангуяа одоо манай пэйжүүд дээр орж байгаа мэдээллүүдийг энэ авч уншиж ойлгож хэрэгжүүлэх гэдэг чухал байгаа юм. Ерөөсөө нойр ундах хэрэгтэй гэдгийг маш сайн би ойлгож байгаа. Гэхдээ яг тэр зэгтээ ундаж амрахгүй байгаад бол энэ хоёрын орчин оронд баг их ялгаа гарахгүй байгаа байхгүй тийм. Мэддэг хэрэгжүүлдэггүй байх, мэддэггүй байх хоёрын оронд бол нэг ялгаа гарахгүй байгаад байгаа гэсэн. Эцсийн үр дүн байхгүй шүү тийм ээ. Тийм, эцсийн үр дүн бол баг та. Гэхдээ эцсээс бид нар чинь яах гэж амьдарч байгаа вэ гэхээр сэтгэл санаа тайван, аз жаргалтай тийм ээ. Одоо боломжийн амьдралын хангалуун амьдрахыг л хүсэж байгаа. Энд хүрэхийн тулд би юу юун дээр анхаарах вэ гэдэг гол юмнуудаа бариад авсан тохиолдолд бол бас учиртай. Яагаад тэгэхээр гэр бүлийн одоо зөрчил бодлын ажлын ачаалал энэ олон асуудлууд чинь яг хүний сэтгэл зүйд бол янз бүрийн байдлаар нөлөөгөө үзүүлж байгаа. Тийм болохоор ер нь цаашдаа бол одоо нэг албан байгууллага одоо гэр бүл магадгүй одоо хамаатан садан дундаа нэг юм сэтгэл засалчтай байх хэрэгцээ гарч ирж байгаа байхгүй юу. Тэр хүн заавал бүтэн цагийн ажилтан байх албагүй. Яагаад тэгэхээр ер нь одоо би миний амьдраад байгаа юм аяг зөв явж гинэ буруу явж гинэ гэдгийг мэрэгжлийн хүн хажуугаас нэг сайн хэлж өгөх боломжтой байна. Тэр хүмүүс өөр өөрөөр л амьдарч байна л та. Яг үндэ бол одоо бидний энэ сурах бичиг одоо үдсэн сурсан юмн дээр нойр гэдэг чинь ийм юм а гэдгийг нарийн заасан хичээл ном их бага байгаад байна л та. Тэгэхээр тухайн орчноос л хүн одоо мэдээллийг авч тэнд амьдарч байгаа хүмүүс ийм маягийг даган дуурайж л амьдрал өөрийгөө одоо бүтээж байгаа шүү дээ тийм үү. Тэр маш чухал зүйлүүд ингээд бидний боловсрлолоор олгогдож чадахгүй байгааг нэг нь бол юм нойрны асуудал гэж би боддог. За энэ сэтгэл зүйтэй холбоотой, сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой асуудал дотроо ороод явах хаа гэдэг. Тэр амьдралд маш чухал байгаа энэ одоо агуулгууд дээр энэ албан боловсролын юмнуудыг оруулж ирмээр санагдаад байгаа байхгүй юу. Ер нь энэ архины хэрэглээ гэдэг чинь яадгийн те тамхитаад давхар яадгийн гэдэг юм ялгаа салгааг нь хилээд өгчхөөр тэр хүн мэдлэгтэй болоод ирж байгаа тохиолдолд өөрийгөө бол хамгаалах боломж нь бол бүрдэж байгаа. Тэгэхээр сайн нойр аваад байгаа гэхдээ архаг эмэгтэй хүний тухайд гэвэл энэ бас л нэг төл рүүгээ явчихж байгаа байхгүй тийм. Их өвдөлттэй байх эсвэл яаж юм янз бүрийн одоо хүн таглаанд орох байд юм уу тийм ээ. Эсвэл яаж юм одоо дааврын өөрчлөлт бүр захын ингээл эмггүүдийг нэрлээд явхад бол тэр чинь нэг цогц байдлаар нь яаж нэг юм цул ойлголт болж байгаа байхгүй юу. Тэргүй яг амьдарч байгаа юм хараад за та одоо нэг гүйцэд унтаад амчих тэгэл болчлаа гэсэн үг биш. Ерөөс би энэ маш их тийм уялдаа холбоотой явж байгаа зүйлүүд харагдаж байгаа. Тэнгүүд нөгөө анагаах хом гэдэг хүмүүсийг их олон тийш нь хуваагаад байна. Одоо бүтнээр нь харахгүй болохгүй байна гэдэг зүйл яригдаад байгаа юм л та. Тэгэхээр зөв миний харагдаж байгаа зүйл юу гэх юм бол за энэ төвд нэг гол эмчлүүлэгч буюу үйлчлүүлэгч байна тийм үү. За энийг тойроод мэрэгжлийн хүмүүс байна гэж харж байгаа. За энд нь магадгүй одоо манай салбарын хүн байлаа гэхэд энэ хүний нойрын тийм ээ сэтгэл готрол сэтгэл төвшөлт архины хэрэглээ мөрөлөө хамаг юмдын үнэлчихэд эндээс яасан магадгүй одоо сэргээн засгийн эмч байлаа гэж бодоход нуруугаа бие махбод яаж амрах хэвтэй гэдэг тийм үү. Тэгэхээр эдгээр дотроос юу гарч ирэх вэ гэхээр нойргүйдлээс урьдчилан сэргийлэх эмгүү эмчилгээний олон аргууд гарч ирж байгаа юм. Ялангуяа гэвэл хүн дотоод их хордлоготой байх үедээ хүний бие хүнд байд юм байна. Тэр ч мөр эсийн төвчн аваач төсөд эсийн дотнох шингэн, эсийн гадлаг шингэн гэдэг чинь ингээд үзээд хордлого тайлагдаад ирэхээ албад бие хөнгөрөөд сэтгэл сайхан сэргээд нойрондоо сайжраад эхэлж байгаа гэж байна. Тэгэхээр хүн одоо бидний ном дээр ч гэсэн заадаг шүү дээ тийм ээ 1 кг тутамд 40 мл шингэнийг бол авч явах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр 80 хилтэй хүн бол 3 литр 200 г шингэн уух хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр тийм байдлаар бие махбод цэвэрлэгдээд ирэх үед хүний нойрны чанар сайжирт юм байна. Хоёрдугаар суугаа ажилтаа байгаа хүмүүс биеийн хүчний хөдөлмөр хийх, дасгал хөдөлгөөн хийх, уулан далхах тийм ээ. Ийм байдлаар өөрийгөө ядраасан тохиолдолд хүний бие махбод ядраад сайн унтаад амарчдээ юм байна гэдэг. Мөн цэвэр агаарт гарах гэдэг асуудал байна. Сайхан агаарт гараад хүн очиод
одоо баг алхаар цаг байсан юм шиг унтаад намдж байгаа. Тэгээ саяхны нэг жишээ байна шүү дээ. Манай би ч одоо Хүсгэл аймгийн одоо Эрдэнэ булган сумдыг төрсөн. Тэгээ сая нутг руугаа нэг цөөхөд хоног явчиад ирсэн. Тэгээ хотоос очисон нэг манай таньдаг ахын одоо айлчиж утсан хүнс 2 өдөр толгойд өгд татаг унтсан гинэ. Яг л нойрны юм ацсан юм шиг. Очоод тэр агаарт тийм голын ирэг дээр байгаа юм л да манай сумын төвчин. Тэгээд тэр хүн яасан бэлэр 2 хоногийн дараа л ямар сайхан амраа байна ч гэдэг би хөнгөрөө явчлаа. Агаараа гэдэг ямар чухал юм бэ гэдгийг тэр хүн ойлгосон байхгүй юу. Тэгэхээр бидний одоо энэ утаа, төвжирэл, стресс, идж байгаа хоол хүнс, стресс бүхэмдээ яаж зохицуулж байгаа энэ болгон хоорондоо их уялдаа холбоотой бие бинийгээ дэмждэг, тэтгдэг, эсвэл алдагдаад ирэхээр энэ байдал төсөл байлг уламд ордуулах гэдэг ийм шийдвэр яваад гэж байгаа. Тэгэхээр зөвхөн нойрол окей болчвол бусад амьдралын окей болчихноо, сайхан болчихноо гэж бас ойлгож болохгүй юм шиг бас санагдаад байхгүй юу? Тийм. Өрөөсгөл болох юм тий. Одоо зөвхөн яг сая нэг унтаад амраагүй гэдэг тэр нэг юм зүйлийн тухай бодогдчихсон юм. Таач 4 оны ажиллаа тийм ээ. Ялангуяа одоо шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс тодорхой хэмжээнд буугаараа унтах хэрэгтэй. Нэлээдэн жилийн өмнө нөгөө залуу өмч тий гадаад сургалтанд амрах байгаа үед Америкийн сурж исэн газрын нэг юмч одоо хичээл орж байгаа хгүй бид нарт залуу эмч нарт эрдэнэ эмчнэр одоо эрдэнэ эмчнэр олон цагаар ажиллаж сөүлэгчнэр асрагч нар тий тэнд ямар хичээл орж исэн бэ гэхлээр яг нэм цогц хичээл байсан л та нуруугаа яаж хамгаалах өвчтнийг яаж цэвэрлэхүүгээл тэр дотор өөрийгөө хамгаалах тухай хичээл ордог гэсэн байхгүй тэрний яг нь бие хамгаалал хөвшилтэй өөрийгөө яаж хамгаалах ядралтаас яаж хамгаалах үгээд найп тий манай монголоор найп гэдэг чинь юу гэдэг нь дуг хийх гэсэн үг тий дуг хийх тухай хичээл ордог тэгээ тухайд та ингээ ажлын цагаарч байсан боломжтой. Тэгээ яг одоо яг эмнэлэгт бол жишээ нь одоо яг одоо би 30 минутын дараа юм цагийн дараа хаалганд орно. Тэр болтол ажил гайгүй шүү дээ. Яг тэр үед та харах юм бол дуг хийчих. Бүр унтчих. Хаач хамаагүй ширээн дээрээ, ширээн доороо, сандал дээрээ тий ингээд унтчих. Тэгхийн бол таны сэтгцэн эрүүл та өөрийгөө хамгаална. Ядралтаас хамгаална. За ялангуяа эмнэлэгт ажиллаж байгаа, урт зургаар ажиллаж байгаа эмчнэр, сөүлэгч нар боломжтой үедээ амраад авах юм бол алдаа гарах магадлал буурдаг. Ноцтой алдаа гаргах, за энгийн жижиг алдаа гаргах, тий буруу үйлдэл гаргах гэдэг юм уу. Маш олон энийг бүр одоо би хэлээд байгаа юм шиг. Тэр хүний хувийн үзэл баримтал биш. Энийг шинжлэх ухаанд маш олон судалгаа хийгээд тогтооцсон зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол боломжтой байгаа нөхцөлтөд унтах гэдэг бол төлөв чухал юм байна гэж. Ямар ч байсан би залуу юм жохтой. Одоо 10 жилийн өмнө тийм ээ. Ямар ч байсан дэрийг бол ойлгож ирсэн. Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар жишээ нь тодорхой хэмжээнд амарч чадахгүй бол шийдвэр гаргалтанд муугар нөлөөлдөг. Тодорхой хэмжээнд амарч чадахгүй бол ажлын бүтэмж буурдаг гэдгийг хүн бол ойлгож чаддаг. Миний нэг асуумаар гэдэг нэг асуумаар санагдаачсан нэг юм байсан. Нойртой холбоотой. Одоо ялангуяа ингээд нойрны нэг ингээд маш олон юм л нойрны тухай сонсч ирсэн. Тэгэхэд ингээд өнгөц нойр, гүн нойр тий ингээд гүн унтж чадахгүй бол бас яг сайхан амарч чадахгүй юм санагдав. Эсвэл гүн унтсан ч гэсэн хар дар зүудлээд таны дөрөв ярьд хар зар зүудлээд бас унтж чадахгүй шүү. Тэгэхээр энэ гүн нойрыг яг авах гэдэг асуудал дээр одоо яаж дэмжлэг үзүүлж болт юм бэ? Эсвэл биеийн юу гэдэг юм? Одоо биеийн тамирын дасгал хөдөлгөөнд нөлөөлөх үү? Эсвэл орчны нөлөө байх уу? Эсвэл одоо тэр таны дөрөв хүн мэдээ сэтгэл зовлонтой яваад байвал хэцүү шүү дээ. Байнгын бодолтой тий. Тэгэхээр тэрнээсээ яаж салдیں۔ Ямар менежмент үүдийг зүгээр энгийн хүн гэртээ байхдаа эсвэл өөртөө зориулаад тий юу хийж болох. Тий энгийн дасгал ч гэдэг юм. Таны тийм хэлбэл мэрэгжлийн үнэ зүгээс. Би оюутан байхдаа ингээл нэг өглөөний хүн гэдэг ном уншаал тий. Ерөөсө 5 цагт босох хэрэгтэй юм байна. Хүн 5 цагт босоод бүтэмжийн хүндрүү идэм байна. Тэр гэж ойлгоол нэг хэсэг чинь 5 цаг магт босоол тий. Одоо байрныхаа одоо их эртэж тасаг өрөөмрөөгөр шалгараал ингээл явж ийсэн. Тэр үед болохоор юу за ер нь бол эрт тосны гэдэг л хамгийн чухал юм байна. Их юм амжуулд юм байна гэдэг. Гэтэл явж байгаад яг сэтгцэн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаад ийшээ ороод тийм ээ сэтгцэн эрүүл мэндийн төвд ажилд ороод эрсдэн тулуул сураал ингээ явж байгаад ирж байгаа хүмүүсийн дандаа дийлэн хоолойхон дандаа нойртой холбоотой асуудлууд яригдчих байгаа байхгүй сэтгцэн өөрчлөлт өгсөн тохиолдол. Тэнгүүд нойр гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг би яг номноос уншаад биш яг ажлын практикаас ингээд ойлгож авч байгаа. Толгой дараалан ирж байгаа хүмүүс төр дандаа нойрны асуудал, суур асуудал бол байгаад тахарна. Ер нь хүмүүний сэтгцэн эрүүл мэндийн асуудал үүсгэхэд нойр ямар чухал юм бэ гэдгийг ойлгоод 5 цаг тусгай болоод
тэр цагаа арай ахиулж унтах гэдэг хичээсээр яагаад 7 цаг хүртэл унтдаг болох гэж бас нэлийн хугацаа зарцуулж байгаа юм. Яг тэгэхээр нөгөө бас нэлийн ингээд дадал хөвшил болцсон байгаа зүйлийг шууд 5 тусдаг байга шууд 7 болгох гэдэг айгүй боломжгүй байгаа байхгүй. Тэгээд манай одоо таньдаг мэддэг хүмүүс би нойрод ирэхгүй байна ерөөсөө унтаад байна гэх үед нь над нойр өрөхгүй байна айгүй хэцүү байна гэдгээс хамаагүй дээр сонсогддог байхгүй. Тийм шүү дээ. Сайн ундаж амарч яах гэдэг бол тийм одоо муу зүйл биш ээ. Гэхдээ 8 цагаас дээш 9 цагаас дээш унтахыг бол нэг бас сайжид үздэг юм байлээ. За минь төгжрөл. Зарим нэг асуудал. Зүгээр л нэг хөгжим дуучмэнээс аимшигтай дарамт мэдэрч. Эсвэл бусдын инээдхөр улам их ганцаардуулж хэн нэгний төвхтэй үйлдэлд бухимдаж эцэст нь бүтлгүйтэл бүр азгүй явдал тохиолдоход энэ бүхнийг орхиод нисмээр санагдахгүй ч юу? Энэ бол стресс. Магнезиум 400 таныг стрессээс чөлөөлж эрч хүчээр цэнгэлэн. Эрүүл тайван амьдралд хөтлөх магнезиум 400 B комплекс. Стрессээс чөлөөлж нойргуудлыг багасгана. Тэгэхээр энэ нөгөө унтах ёстой тэр цаг дээр сайн амралт авч чадж байгаа хүн бол өөртөө нэг одоо сэтгэл санаар унаад авах хэрэггүй. Яагаад гэвэл нойргуудх нь энээс илүү нөхцөл байдлыг ингээд дордуулдаг юм а гэд. Тэгэхээр хамгийн энгийн дасгал юу гэж болохоор бид нар юуг санал болгодог вэ гэхээр амьсгалын дасгалыг санал болгодог юм. Тэр нь бол одоо эврэлийн амьсгалын дасгал гэдэг манайхаас бас бичээд тийм ээ видео хийгээд оруулсан YouTube дээр манай сувг дээр байж байгаа сэтгцэн эрүүл мэндийн төв дээр. Тэрний ямар вэ гэхээр маш энгийн. Ерөнхийдөө хүн унтахынхаа өмнө тийм ээ орондоо ороод харанхуй орчим бүрдүүлж байгаад хэвтээд дотроо 3 удаа тойлоод хамраар амьсгал авах нь гүнзгий. За дахиад 3 секунд гэж яриад байгаа юм тийм 3 удаа ингээд тоолоод амьсгалаа төгжинэ. Дахиад 3 удаа тоолоод амьсгалаа амаараа гаргана гэж. Хамраараа амьсгалаа авлаа төгжлээ 3 секунд гаргалаа гэд. Энийг 5-аас 10 удаа хийхэд бол таны одоо тэр стресс бүхэмдэл энэ чинь бол багаснаа, тайвширнаа, бас унтаж амархад нэмэртэй гэд. Бас өшөө бидний санал болгодог дасгал болохоор энэ манай эмчнэр нэлийн түгээмэл бас хэрэглэгдэх нь ауто тренинг гэдэг байгаа юм. Яг Монгол дээр орчуулах юм бол энэ өөрөөс гаралтай дасгал гэдэг. Тэр болохоор стандартын 6 дасгалын тусламжтайгаа хүн өөрийгөө одоо тайвшруулах, амраах, одоо стрессийг даван туулах олон зүйл дээр их дэмжлэг болдог ийм аргачлал явж байгаа байхгүй юу. Тэр нь яадаг вэ? Зүгээр энгийнээр тайлбарлавал хамгийн ихний стандарт 6 дасгал хамгийн ихний нэгдүгээрх нь болохоор гар хөлд хүндрэх мэдрэмж төрүүлэх дасгал гэж байгаа юм. Тэр өөрийгөө ятгах маягтай. Тэгэхээр эмч бүлгийн сэтгэл засал дээр тийм ээ энэ тайвшруулах дасгалыг бас хийж болдог. Тэрийг сураад аваад хүн өөрийгөө ятгах болдог ийм дасгал хөвтөж байгаад чинь хамгийн ихнэг нь яаж явагддаг вэ? Яг сайхан чимээг орчин мөрдүүлээд хүмүүсийг одоо йогийн гоц байдаг тийм ээ. Дэлгээд эвтэйхэн дэрийн тавьж өгч чад өвтүүлээд тэр өөрөө бол халуун биш хүүтэн биш. Тийм өрөөнд бүдэг гэрэлтэй өрөөнд өвтүүлж чад таны баруун гар аажмаар хүндэрч байна ингээл имник тооноор ингээ ятгадаг. Тэр үед яадаг гэхээр өөр дөрөө миний баруун гар хүндэрч байна гэдгийг мэдрэхийг хичнээн гэж байна. Энэ дасгалыг ерөөсөө би юун дээр их гайхчихсан бол ерөөсөө би өдөр унтдаггүй байсан байхгүй юу? Огт унтдаггүй. Тэгээ манай одоо сэтгцэн эрүүл мэндийн тэр энэ хийгээд идэг дасгалтанд сонирхоод ороод ингээд тэнд өвтөж байгаа хүмүүстэй хамт дасгалтанд ороод эхний өдөр болохоор ер нь нэг жоохон юм тэр дасгалыг ойлгоод ингээд төдийлийг анзаарагдаагүй. Хоёр дахь өдөр нь босч ирэхэд бүр биеэ даахгүй ингээд маш их хүнд болцсон юм босч ирж байгаа байхгүй. Нилээ ингээд унтахад нилээ ойрхон болцсон. Гурав дахь өдөр нь унтаал хорхирсан гэж байгаа юм бүр. Тэгээ би юу гэж бодсон гэхээр энэ ямар их хүчтэй дасгал юм бэ? Маш энгийн хэрнээ хүчтэй дасгал юм бэ гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр YouTube дээр өөрийгөө тайвшруулах дасгал гээд хайгаад үзэх юм бол манай эмнэлгээс гаргасан бас тэр заавар нь байж байгаа. Энэ мэдчлэн эмгүү эмчилгээний аргыг бид нэр эхлээд туршиж үзнэ. Сонирхноо. Тэгэнгүүт нойрны асуудлыг тодруулахын тулд тухайн хүн ямар ажил хийдгийг тийм ээ. Хорт зуршлын тухай асуун, ажил мэргэжлийн асуун, за хинтэг амьдрдیں۔ Тийм ээ. Ер нь баг залуугаасаа ямар ажил төрөл эрхэлж ийсэн ингээд мэдээллүүдийг аваад нэгтгэхэд үзэхэд бол хүн болгонд бол бас нэг таарсан тохирсон зөвлөгөөг л өгөх хэрэгтэй болж байгаа юм л та. Тэгэд зүгээр нэг гялс шийдчих гэдэг асуудлууд нь хүмүүс ингээ хандахдаа нэг нойрны бичээд өгөөч, нойр өрс хөрөхгүй байна гэдэг ингээ айгу өнгөц байдлаар хандаад идэг. Гэтэл яг ингээд нойрыг шууд дэмжиж өгөөд нойргүйдлийг хэмжиж нэг юм хүчтэй юм тийм шидтэй юм бол бас ховор ихгүй юу.
Тэгэнгүүт нэг зүйлийг одоо нийтлэг байгаа хүмүүсийн амьдралын маягтай холбоотой гарч иж байгаа нойргууд нэг шалтгаан архаг ядаргаа гэсэн. Тэгээд тэрийг би жоохон дэлгэрүүлээд ингэ тайлбарлая гэж бодож байна. Тэгэхээр хүн бол ингээд за энэ бол ингээд хүн байж гэн тийм үү. За тэгэл хүний эрч хүчийн нэрийг бол ингээд л байна. Дээшээ доошоо хэлбэлзэл ингээд явж байгаа. Гэтэл нөгөө нэг ажлын нөхцөл байдлаасаа болоод тийм ээ ээлжийн ажилласаа болоод гэдэг юм уу. За өвөө амьдралаасаа болоод эсвэл амьдралынхаа юм ингээс болоод хүн ядралтанд ороод эхлэнгүүт хүн тухайн өдрөө бол унтаж амраад энэ эрч хүчээ сэлбээд нөхөд ингээд цаашаа яваад хэвчтэй байдаг. Гэтэл энэ байдал нь алдагдаад эхлэнгүүт энэ ядрал гэдэг төвчнөөс доошоо ороод ирэх үед хүн 7 хоног хөдөө агаарт гарч ирэхэд бол тэр ядраланд тайлхтаа болоод эхэлдэг. Сайхан чимээгүй орчинд очоод сайхан агаар усанд яваад ингээд ирэхэд бол тийм бөөнөрөө нэг одоо 10-15 хүн явсан гэхэд бол нэлээд хүн сайхан сэргээд ирэх үед яг архаг ядаргаанд орсон байгаа 2-3 болт энд яг үлдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд ээлжийн амралт дуусаад ажилдаа орох үед нөгөө нэг хичвчтэй байдал бий болоогүй байдаг. Тэгэхээр энэ төвчнөөс доошоо орсон байгаа хүмүүст манад хийгдэж байгаа нэмжлэгэнд их үр дүнтэй байгаа нь харагдаад байна. Тэгээд нэг сэпгэд босоод ирж байгаа энэ байдлыг цогц нэмжлэгээ хийхээс биш ганцхан ширхэг юм өгөөд юм уу 2-3 ширхэг юм өгөөд ерөөсөө шилдэг асуудлууд бол биш үү. Тэгэхээр ер нь энэ бие махбодын хэвийн явагдаж байгаа тэр физиологийг яг өөрөөр нь явуулна гэдэг ямар чухал юм бэ? Ямар нэг юмар орлуулна гэдэг бол яг өөрийн эд эрхтэн шиг хүн ажилтдаг юм байна. Одоо хүний эрхтэн шилжүүлэн суулгалаач гэсэн энэ дээр айгүй бол асуудлууд гарч ирдэг шүү дээ. Яг энэтэй адилхан нойрыг бид нэр заавал асуудалтай болгочоод засна гэд явах тийм төвхтэй байдал руу оруулж явахаасаа илүүтэй ерөөсөө л өнөөдрөөс эхлээд тийм үү? Нойрон дээр ач холбогдлогоос сайн унтаж амрах нь таныг урт наслахад эрүүл эрч хүчтэй явахад нөлөөлөх нэ. Үнэхээр тань нойр гүдлийн асуудлаа өөрөө шийдэж чадахгүй байгаа бол мэргэжлийн байгууллагт нь бол хандаад нойрыг үнэлдэг тестүүдээр үзүүлээд шаардлагатай бол яг эмчийн зөвлөмжөөр гаргаж өгсөн эмчилгээ хийх нь их үр дүнтэй байдаг. Гэтэл янз бүрийн туршаад хүмүүс гээд алга цог ерөөсөө олигтой үр дүн төрөөгөө зүйлүүд айгүй харагддаг. Тэгэхээр интернетээс өгсөн зөвлөмж тэр хүн таарч магадгүй, тарахгүй жиж магадгүй. Харьцангуй хөнгөн зэргийн өөрчлөлтийн үед бол хүн дийлэн зовоод авахаргүйгээр асуудлаа шийдээд явцдаг. Тэгэхээр орчин үед одоо дахиад нэг санал болгож байгаа аргачлал юу вэ гэхээр энэ бясалгалууд, йогийн дасгалуудыг орж ирж байгаа байхгүй юу. Жишээ нь одоо буддийн бясалгал mindfulness and awareness гэдэг юм хүнийг амраадаг энэ дасгал бол ер нь хүн болон хийж сурах зайлшгүй одоо сурах ёстой тийм чадваруудын нэг юм байна. Яагаад гэвэл хүн богино хугацаанд бас үр дүнтэй амрах боломжийг тэр олгож өгч байна. Нөгөө нэг олон бодлын өрсөлдүүд тэр чинь маш сайн ажиллаж өгч байна. Хүн өөрөө тайвширч чаддаг юм байна. Ачаал даах чадвартай болдог. Хүссэн үедээ унтах. Тэгээ бясалгал хийгээд эхлэхээр юу өөрчлөгддөг вэ гэхээр цаанаа бол хүний зүүд их өөрчлөлт эмчсэгтэй болж эхэлдэг юм байна л да. Бүх хүмүүс ингээд зүүдэлдэг, нэг хэсэг нь бол зүүдээ сандаг, нэг хэсэг нь бол зүүдээ сандаггүй. Тэгэхээр энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр тэр номнуудыг ингээд яг уншаад үзэж байхад office meditation гэдэг нэг үг аахгүй юу? Энэ ямар бясалгал юм бэ гэхээр яг цайны цагаараа бясалгалаа хийгээд 6 минут төвлөрөхөд шөнийн 2 цагийн нордод тэнцвэрч хэмжээний амралтыг авч чаддсан юм байна. Тэгэхээр энэ бол хүн өөрийнхөө сэтгэл зүйг бүрэн удирдах нэг том зэвсэгтэй болно. Энэ дотор бол нойрны асуудал орж ирж байгаа. Тэгэхээр хүн энэ бодлосоо л болж их төртдөг юм байна л да. Нөгөө нэг орондоо оршоод бодоод хөрөөд байгаа байдал чинь тэрнтэй тэмцэх зэвсэг бол бидэрт яг ингээд за би юу бодох вэ гэдэг бэлэнжээр байхгүй болно. Гэтэл тэр бодлуудыг зэгцэлдэг, нэг юм рүү төвлөрүүлж чаддаг олон дасгал бол mindfulness гэдэг энэ одоо бясалгалын аргач дотор нуугдж байна гэж үзэж байгаа. Тэр миний хувьд бол яг энэ аргачил сурсаад өөртөө хэрэгжүүлээд үзэхэд бол эмгүүгээр хүн унтах боломж олцоол их болоод ирж байгаа. Гэтэл зарим нэг үнэхэрийн одоо хүний архаг өвдөлтөөсөө болоод бусдад шалтгаанаас болоод тийм ээ одоо органик шалтгаан тайлгаж байгаа юм л да тийм ээ. Өөр бусад эд эрхтнүүдтэй холбоотой хүн дэмэгтэй холбоотой гарч иж байгаа нойргууд бол энэ одоо миний яриад байгаа органик бус нойргууд хоёрын хооронд бол жоохон зааг ялгаа байгаа гэж үзэж байна. Тэгэхээр органик бус гэдэг нь бол ямар нэгэн хүн дэмгийн улмаас юм уу те өөр бусад шалтгаануудаас биш яг тэр амьдралын хэм маягтай холбоотойгоор сэтгэл зүйтэй холбоотойгоор гарч ирж байгаа. Унтах ёстой цагтаа унтаж хамраагүй
амьдралын буруу хэмээгтэй холбоотой гарч иж байгаа асуудлууд энэ органик бус шалтгаан гэж орж иж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нойргуудл гэдэг зүйл чинь ер нь хүний сэтгцийн бусад эмгэгүүдийн суурь шалтгаан болоод байна гэдгийг аюу олон судалгаанаар гаргаж ирж байгаа. Эрэндээ хамгийн наазах нь сэтгэл төвшлтийн асуудлууд орж ирд юм байна. Сэтгэл готрлын асуудлууд орж ирд юм байна, тийм ээ. За тэгэл тэрний араас архыг ядаргаа энэ гэл ингээл явна л да. Бүр нарийн ярих юм бол энэ архаг нойргуудалтай буюу нойр багтай яваа энэ амьдралын маяг чинь хожим хойно Альцгеймер буюу тэнэгрэл гэдэг эмгэг үүсгийн суурь шалтгаан болж байна гэдгийг ингээд гаргаж ирж байгаа. Тийм болохоор манай нэг ардын зүр цэцгүүдийг сайн хэлээд байсан. Энэ маань бол яг унтахгүй байх тухай яриаггүй байх. Ер нь юм нэг дэглэмтэй байхаа унтах цагтаа унтаад ажиллах ёстой цаг дээр ажил сурах ёстой юм асуур. Яг энэ хэмнэлэл хадгал гэж байгаа. Тэгэхээр эрт унтаад эрт босно гэдэг бол хамгийн зөв хөлбөр олоо явчихж байгаа. Ер нь ихэнх хүний хувьд. Тодорхой хэсэг хүмүүс бол шөний шар шуу типийн тэр бол орой нэлээд сайн сууж умаа ягээд унтаад өглөө жоохон оройхондоо аажуухан босох. Ихэнх хүмүүс бол орой эрт унт 23 цагаас болж үл хэтрүүлэхгүйгээр унтаад өглөө сайхан 6 хүртэл унтчихвал та. Тэгтэл 7 цагийн орой аавна гэдэг бол хангалттай байхгүй юу? Тийм болохоор ийм хэм маягийг бий болгоцсон байгаа хүн дээр нойрны эмч хэрэггүй, архаг ядаргааны эмчилгээ шаардлагагүй тэр хүн цоос сэрлээ явах боломжийг олгож байгаа. Тэгэд үнэхээр та нойрны асуудалтай байгаа шийдэж чадахгүй байгаа бол ерөөсөө эргэлзэж танилцлгүйгээр мэрэгжлийн хүнд очиод хандаад үзүүлж хэрэгтэй. Яагаад тэгэхээр тухайн хүн юунаас болоод нойргуудыг гэдгийг ойлгохгүй байж магадгүй. Ойлголоо ч гэсэн ямар арга хэмжээ авах вэ гэдгийг мэдэхгүй байж болно. Тэгэхээр мэрэгжлийн хүн буюу манай салбарын л бол байгаад байна л да. Сэтгцийн эмчнэр сэтгэл зүйтэй ажилдаг хүмүүс эмгүү эмчилгээний аргаас эмийн эмчилгээ хүртэл эмийн эмчилгээнээсээ цаашаа явах нь ямар тунгаар яаж хэрэглэх түрүүн хэлсэн тийм ээ зөвхөн эмээр биш энэ дээр хавсраад юу байж болох вэ гэдэг зүйлүүдийн зөвлөгөө өгчүүд бол тэр хүн асуудлаа шийдэд гараад ирэх бүрэн боломжтой. Нэг харамсалтай зүйл ажиглагддаг нь нойрны асуудалтай тийм үү сэтгэл санаагаар унсан төгшөлттэй байгаа энэ байдлаа хүмүүс өөрийгөө би их залхуу болцсон эсвэл яаж нэ те би ингээ айгу идэхгүй би өөрийгөө арчаагүй байгаад ах шиг байна. Бусад хүмүүс бүгд л болоод байхад би ерөөсөө болохгүй байгаа ямар асуудалтай юм ерөөсөө тэрийг ойлгохгүй ингээд айгу удаан жил явцсан байдаг. Тэгэхээр хүний амьдралын хорон мөч болон чи хүн зэнтэй ямар ч завгүй ажилласан хүн бол амьдралын тэр сайхныг бас мэдрэх хэрэгтэй. Юу хийдгээсээ үл хамааран ямар мэрэгчлэлтээс үл хамааран. Тэгэхээр тийм байдалтай 3 жил явна гэдэг бол 3 жилийн их үр бүтээмжтэй амьдралын тэр амьдралаас авах аз жаргалаасаа ингээд хойшно гэж яаж гинөө хорогдуулж ийн гэх юм уу та. Тийм болохоор сэтгэл зүйн асуудлыг бүр их тартагтан тулцсан хойно юм уус заавал асуудал үүсэж байгаад очиж үзүүлдэг зүйл биш юм байна. Одоо би болж гэнэ үү цаашдаа би юун дээр анхаарах вэ гэдгийг урьдчилж харж зөвлөгөө авч өөрийнхөө амьдралын хэм маягийг тохируулна гэдэг бол хамгийн зөв хөлбөр ингээд болоод явчихж байгаа. Тэгээ магадгүй яг бидний ярьж байгаа зүйлийг сонсож байгаа үзэж байгаа хүмүүст би ээлжийн ажил хийдэг тийм ээ би жижүүрт гардаг яана гэдэг санаа зовж байгаа хэсэг байж байгаа штэ тийм үү. Тэр хүмүүсийн тухайд гэх юм бол таны 28 манай сэтгцийн эрүүл мэндийн төвийн яг ээлжээр ажилладаг хүмүүс бол 24 72 гэдэг байхгүй юу. 24 цагаар гарлаа гэхэд 3 хоног амархаар гэдэг. Тэр ээжлээсээ буусна тэр цагаа ер нь бол сайн унтаж амрах хэрэгтэй шүү гэдгийг бол жишээ нь би бол нэлээд хэлж ойлгуулахыг хичээдэг байхгүй юу. Тэнд гаргаж ирж байгаа цаг хугацаа чи юу юм бэлээ таныг эргчлөөдөө 3 өдөр юм дуртай зүйлийг хий гэж байгаа. Гэхдээ та ээлж ханахтаа нойргүй хонсон шүү. Энэ дутуу байгаа нойроо олдж байгаа тэр амралтан дээр нөхөх хэрэгтэй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй болж байгаа. Тэгээд яваад хахад хүн заавал нойрны дутагдлалд ороод ах албагүй. Тасан зохицол ингэ явчихна гэсэн. Тэр нойрыг ямар нэгэн байдлаар авах хэрэгтэй. Тэргүй бол тэр алдагдсан нойрыг заадгаж жаад болно үстэй гэдээ явах юм бол нөгөө хоримтлал үсээ явчих жоохгүй юу? Нойрны тулгамдсан асуудлууд те. Тэгээд маш олон хүмүүс яг нойрны асуудлаас болоод сэтгцэн эрүүл мэндийн төвд хандаад үзүүлсэн хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр ингээд ийм хоёр мөрөн дээрээс нэлээд хүнд ачаа ингээ аваа хийцэн юм шиг болсон. Би хөнгөрөө сэтгэл санаа сайхан болол ингээл босоод ирсэн. Би буцаад ажил дээр очиод ирсэн. Залуу хүн шиг ажиллаж гэн хэвээр сайхан имжлүүллээ энэ тэргээл хэлж байгаа тийм комментүүд айгүйх байдаг байхгүй юу. Тэгэхээр ийм байдалд орцсон уу үгүй юу гэдгийг бол
энгийн хүн бол магадгүй шууд хэлэх боломжгүй байгаад байгаа юм. Тэгэхээр л ер нь нэг Америкт бид нар өмнө тэгж сонсдог ус Америкт бол гэр бүлийн куулчтай байдаг, нэг сэтгэл зүйчтэй байдаг гэж ярихаар бидэрт нэг гол сонсогддог байсан бол одоо энэ чинь зүү юм байна гэдэг чиглэл рүү ороод ирж байгаа байхгүй тийм ээ. Амьдралын шаардлага болдог шүү дээ. Амьдралын бол шаардлага болоод байгаа юм. Тийм болохоор эрүүл амьдралын хэм маягаар амьдрна гэдэж байгаа хоол хүнс тийм ээ. Хийж байгаа ажлын хэм маяг, биеийн хүчний ажил хийж гэнэ үү, оюуны хөтөлмөр хийж гэнэ үү. За тэр стресс бүхнэлээ зохицуулах байдал тийм ээ. Насны ялгаа, хаана амьдарч байгаа гэдэг энэ бүгдийг тооцоолоод харьцангуй эрүүл байх тэр хэм маягийг бид нар монгол хүн зориулж гаргаж ирэх шаардлага үүсэж байгаа байхгүй юу? Монгол хүмүүсийн одоо яг онцлогны үеийн тийм хэдэн хувийн нойрны тэтэн цаг унтахад их болоод байна тийм үү? Хэдэн хувь юун дээр анхаарах хэрэгтэй. Ээлж ажлын хүмүүс яаж өөрийнхөө ядралтыг авах хэрэгтэй юм бэ гэдэг энэ нь тэгэхээр ерөөсөө зөвхөн сэтгцэн эрүүл мэндийн талаас харах өрөөсгөл болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү загвар гаргаж ирээд тэр байгаа зүйлээ хүүхдүүдэд ярьж ойлгуулах тэгээд яг тэр хэмнэлээр амьдралын ямайгаа тохируулна гэдэг бол хамгийн зөв шийдэл болчихж байгаа юм. Тэн дээр бол эмийн эмчлийн тухай бол баг яригдахгүй гэсэн. За ингээд битэрч юм бол одоо ангайхын нэг курсын хоёр штэ тийм ээ. За төгсдийн шалгалт малгалт одоо блокийн шалгалт тийм ээ. Семестрийн шалгалт энэ төр болоод болох үед бол би яг өмнөх шөнө нь бол нойроо заавал авдаг байхгүй юу. Яг тэгэхээр манай ээж намайг бол 10 жилдээ байхдаа ер нь шүн суухыг бол ерөөсөө таашаадаг байсан тий. За одоо унтаж амрах цаг дээр чи сайхан унтаж амраа хичээл намаа итгэн босоод хийгээд. Тэгэхээр ингээд бидний юуны оронд ялгаа гарч ирж байгаа байхгүй юу. Би яагаад унтдаг байсан гэхээр би нойргүй хонох юм бол унтснаас гүйц үрдүн гарахгүй гэдгийг сайн мэдж байгаа учраас сайхан унтаж амраал тэг маргааш шилхэлтэнд ордог байсан гэд. Тэгэхээр ийм амьдралын юмхтэй байсныг одоо би бодоход зүв байсан гэж үздэг байгаа байхгүй юу. Зүг гэж үзэж байгаа. Гэхдээ хүн яах нь ганц 2 өдрийн 3 4 хоногийн нойр алдаг даатал буу асуудал донд орно гэж байхгүй. Одоо 35 хүртэл насны хүн төрснөөсөө хойш тийм үү. Тэр сургууль, цэцэрлэг сургууль, одоо их сургууль өдийг хүртэл сүүлийн 10 15 жил ямархуу байдлаар амьдрсан бэ гэдэгт л хүний эрүүл мэндийн чанар ингээд тодорхойлогдож байгаа юм. Ер нь ирээдүйд бол хүн одоо анагаах ухаан гэдэг хөгжид явах тусам бол ямар үг байдаг вэ гэхээр ирээдүйд бол хүнд им биш хоолны жор бичиж өгдөг чиглэл рүү явна гэж байгаа. Энд дээр нэмээд замын төвчрөл зарим нэг асуудал зүгээр л нэг хөгжим дуучмэнээс аимшигтай дарамт мэдэрч эсвэл бусдын инээдхөр улам их ганцаардуулж хэн нэгний төвхтэй үйлдэлд бухимдаж эцэст нь бүтлгүйтэл бүр азгүй явдал тохиолдоход энэ бүхнийг орхиод нисмээр санагдахгүй ч юу? Энэ бол стресс. Магнезиум 400 таныг стрессээс чөлөөлж эрч хүчээр цэнгэлэн. Эрүүл тайван амьдралд хөтлөх магнезиум 400 B комплекс. Стрессээс чөлөөлж нойргүйдлийг багасгана. Одоо түрүүний миний ярьсан нөгөө энгийн дасгалуудын тухай тийм ээ. Оюуны дасгал, стресс бухимдлаа багасгах дасгал тийм ээ. Нойрыг дэмжих дасгал энэ төр гэдэг. Тэгэхээр ийм амьдралын юм маягийг бүтээж чадсан хүмүүс бол ер нь их одоо эрсдлүүд өртөөд их нарцсангүй баг гэсэн. Тэгэхээр яг л их хүнээс бусд амьтад бол шүн унтж байгаа шүү. Яг нарийн ярих юм бол харанхуй бол унтж байгаа шүү дээ тийм ээ. Тийм бүгд л унтж байгаа. Шүний идэвчж байгаа цаг нь бол арай өөр зүйлэл яригдах байх л та. Амьтан унтж байгаа гэсэн чинь надад нэг хүн хэлчихсэн байхгүй. Хүнээс бусад амьтан өдөр хоолоо идээд унтдээ шүү. Манайхан л шингээх гэж алхахдаг болохоос мал үртэл үүсэчихэд өдөр хөвтөд өгдөг үстэй. Тэ? Тэр ч одоо ер нь бол бас нойр бол нэлээдгүй чухал гэж. Зүгээр миний нэг бас сонирхдаг нэг хэсэг юм байд юм а. Юу гэхээр одоо ингээл нойргуудл дээр ярихаар стресс, бухимдал, сэтгэл готрол, сэтгэл түгшилч гэдэг юм айгу олон юм ирж та тэ сэтгэл зүйн талаас. Тэгтэл эдгэр зүйл чинь хэмжих нэг хэмжүүргүй байхгүй тий. Зарим хүнд бол одоо яа тийм сэтгэл төвчлөл зарим хүн бол төсвөрдөн шүү дээ. Би бол бас гайгүй шүү дээ. Тэ нэгэн том юм болчоод бас тэгсгээл за боллоо доо тэ гэх мэтлээ. Зарим нь бол нэг жижигхэн юм дээр бол нэгэн өндөр реакц үзүүлэхтэй хариу урвал үзүүлэх. Тэгэл мэдэр бол ингээд хэмжүүрэхэд хэцүү байдаг хөөхгүй тэ. Тэгтэл бол усуулаад самархан шүү дээ. Та бүхэн нэг аяг ус уухтай адилхан нэг аяг усныг шинэ сэлбэгдэх жишээ. Тэгээд тэрнтэй адилхан шинэ яг энэ нойрон дээр ч юм уу энэ микроэлементүүдийн тэ цэр, зинк,
цайр, зис, магний, йод ч байт юм уу те. Энэний асуудал гэж байдгүй. Яагаад би тэгж асууж ийн гэхэлэр магадгүй бидний хооллолтын байдал өөрчлөгдсөнтэй холбоотой ч юм уу. Эсвэл нойрны асуудал үүсээд байгаа ч юм бэл. Тэ бид нэр хоолны төмснээс авж байгаа тижэл маань өөрчлөгдсөн болохоор бидний амьдралын маяг эсвэл бидний нойрны эмнэлэл эсвэл бидний бие махбод өөрчлөгдөж байгаа ч юм бэл. Гэдэг бодол надад орж ирээд дээрэс нь манай Монгол улсад байсан одоо ажиллахгүй л ах шиг үлээ. Нэг тийм floating tank тий хөвдөг баан гэдэг гэсэн. Тэр ямар баан гэдэг гэсэн бэ гэхэлэр юм магнийн давсны 100% хансан ус юм л баггүй. Тэгэд яг хуу баан нь бол их 40 50 60 см тий 50 см-аас намхан усан дотор давсны хансан ус мал дотор чүнж ихгүй шүү дээ. Ороод дээш хараад төвчдөг. Тэгэд нэг цагийн хугацаанд чихээ бүглөө тий харах орчинд хагас одоо бүдэг гэрэлтэй орчинд ороход нэг цагийн хугацаанд би өөрөө хэд удаа очиж байна. Нэг цагийн хугацаанд ороход баг бүтэн шөнө унтсан юм шиг амардаг. Тэгээд яг тэр банд ороод төвчж яхад юу гэхэлэр нэг тийм одоо миний л зүгээр хөө мэдэн шүү дээ хүн болгон янз бүр мэдэрдэг л. Би яг ингээд яг 100 унтсан гэж хэлж чадахгүй. Би яг унтцсан гэж хэлж мэддэггүй. Тэгэхдээ унтаагүй гэж бас хэлж чадахгүй. Тэг юм унтахгүйгийн зааг гэж үүдэж шүү дээ. Тэр төвшөнд очиж бяцлаглалын зааг ч гэж хүмүүс ярьдаг те. Тета төвшингийн одоо хэлбэлзэлж хийж ярьдаг. Тийм төвшөнд очицдаг гэж. Тэр магний хэрэглээч гэдэг юм уу? Эсвэл тэр зис цайр, йод. Ягаад тэгэхээр одоо ингээд нэг өлсгөлнгийн асуудлууд идэв шүү дээ, тэ. Хүн өлсөж өгөх асуудал. Хүн бол өлсөж өгөх хоол идэв шүү дээ. Тэ. Ер нь бол ингээд хоол идэхгүй утас овоод он явна. Одоо бүр өлсдөг мацаг барьдаг юм юунууд ч байна. Дэглэмүүд ч байна шүү дээ, тэ. Бүр Английн нэг иргэн хэдэн хоног лээ. Арай л 45 хоног. Хоолгүй явсан. 3 сар гээгүй л. Огт хоол идэв. Тэгэхэд зарим хүмүүс 7 хоног хоол идэв гэдэг нэг чи нэг 7 хоног бидний ч хүүхдүүд 7 хоног хоол идэхгүй бол нас орчин ч гэдэг юм уу те 10 хоног хоол идэхгүй бол өгдөг ч гэдэг юм уу тийм ярьдаг үстэй. Тэгтэл сүүлийн шинжилгээнд юу гэхээр хүн одоо ингээ хоолгүй байжгаад нас орох үндсэн шалтгаан микроэлементийн дутагдал гэдэг тогтоочод байгаа. Шинжилгээ ухааш те бие зохиогоод байгаа юм шиг. Тэр яг энтэй адилхан нойргуудл дээр шинэ микроэлементүүд ч юм те түрүүний миний ярьж исэн магний ч үт юм уу ийм асуудал байна уу? Тэгэхээр одоо яг ингээд эрүүл зөв хооллыгээд зориг тавиад энэ талаарх одоо мэдээллийг аваад ингээд дэлгүүр ороход яг үүндээ авах юмны сонголт их бага болж эхэлж байгаа байхгүй. Маш их сахартай, тийм ээ. Цагаан гурилтай одоо юу гэдэг янз бүрийн одоо амттан. Тэгэхээр ер нь хүний бие махбод их тэр тэнцвэртэй хоол гэдэг юмнууд айгу яригдж байгаа байхгүй. Би бол сая ковидын үеэр бас нэлийн жин нэмээд одоо бас 10 гаруй хил ингээ хасчаад байна л да. Тэгээ өмнө нь бол өөрөө яг ингээд хасаад болдог байсан бол сая өөрөө тэгж чадахгүй байгаа учраас яг энэ чиглэлээр ингээд мэрэгшээ судалдаг ингээд найзынхаа одоо заавар зөвлөгөөгөөр явж байгаа байхгүй юу? Ич ингээ хасах тийм үү. Гэтэл чин тэрийг маш нарийн судалсан байгаа юм дээр ер нь хүний энэ бидний авж байгаа тэр хоол хүнс гэдэг зүйл чинь бидний амьдралын ер нь эрүүл мэндийг тодорхойлж байна. 80% нь бол хоол байгаад байна. Тийм 20% нь бол хөдөлгөөн байна. За пирамидаар авах юм бол суур хэсэгт нь 100% ба сэтгэл санаа сэтгэл зүй байна гэдэг. Энэ дээр ингээд яг хүмүүс айгүй хэлжсэн зүйл нь ус шингэнээ сайн уугаад яг тэр зөвлөмжийн дагуу хооллоод эхлэх үед тодорхой хугацааны дараа маш сайн унтаж эхэлсэн. 6 хоногийн дараа 3 хоногийн дараа гэдэг юм одоо их яригдж байгаа. Тэгэхээр хүний биеийн тэр дотоод авах ёстой тэр элементүүдийн тэнцвэртэй байдлыг бид нар авч чадсан тохиолдолд бол хүний бие ямар ч асуудалгүйгээр зөв ажиллаад эхлэхээр хүний нойргуудлын асуудлаараа эерэг үр дүн өгд юм байна. Яг чанар нь хүртэл айгу сайжирч байгаа. Бид нар өөр дээр хүртэл мэдэрч байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тэрийг энэ элемент ингэж дутагтаад энэ элемент ингэж ихтээд гэдгийг нэг бүрчлэн гаргах зүйл бол надад бол жоохон шууд хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тэнд авж байгаа тэр эсэд яг хоолт ижил бол чадах зүйлийг бид нар идэж ууж гэнэ үү гэдэг дээр их анхаарах хэрэгтэй болчихж байгаа юм. Одоо ингээд яаж байна янз бүрийн одоо зайр манг тийм ээ бэлэнгомын одоо юу гэдгийг одоо дэлгүрт ороод ингээд харагдаж байгаа юм болгож наад миний хувьд бол ингээд хэрэглэнээс айгу багасаад эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүний одоо цусандаг сахарын хэлбэлцэл хүртэл хүний сэтгэл санаанд нөлөөлдөг юм байна. Дээрээс нь яаж гинөө хүний өөх булчингийн харилцаа хүний одоо эсийн түвшинд хусны хэмжээ энэ тэгээд айгүй нарийн юмнуудыг гаргаж ирээд тэдэр дээрээ
одоо анализ хийгээд бид нар тайлбарлаж өгч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг тэр нөгөө нэг дотор гадар өөх хүчингийн харьцаа усны төвчин чинь засагдаад ирэхийн алдад хүн аягүй сэргэг болж байна. Бие хөнгөн болж байна. Нойр ихч чанартай болж ирж байна. Тэр гих зүйлүүд бол байгаа. Тэгэхээр энэ микроэлементүүдийг бид нэр дутагдaltaй байгаа тохиолдолд авах нь чухал. Яг дутагдж байгаа эсхийг бол бид нар яаж гэнэ. Одоо хэмждэг юм аппаратууд гараад ирсэн байна шүү дээ. Тэр утгаараа ерөнхий одоо миний хоолтоор би микроэлементийг авч чадчихэв. Авч чадахгүй бол би юугаар нэмж орлуулах вэ? Хаана үйлдвэрлэсэн ямар одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн надад тохирох энэ гэдэг нь хүртэл бас сайн асуудал хэрэгтэй болж байгаа юм л да. Тийм болохоор яг энэ микроэлементүүдтэй холбоотойгоор хүний биеийн эрүүл мэнд гардаг асуудлуудыг баг дахиад 2 3 4 5 цаг хичээл байгаа байхгүй юу. Тийм болохоор энийг судлаад явж байгаа энэ агуулгыг чинь бид нэр хүн болгоныг сайн мэдэх хэрэгтэй юм байна. За мэдээд тэрийг хэрэгжүүлэх тийм боломж олцыг нөтөр бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ дэр ингээд тайлбарлаж байгаа зүйлүүд нь юу гэж хэлж байгаа юм гэхээр энийг юм хэцүү гэж бити бодорой гэдэг ч байгаа байхгүй тий. Шунгууд ингээд орой хоол идэхгүй гэл ингээд надад айгу хүн тусч байгаа байхгүй. Яг гэвэл одоо 30 гартлаа тийм ээ. Орой хоол идэх гэсэн. Тэгээд намайг өдөр 1-2 цагийн хооронд махан хоолоо идэ гэдэг гэж байгаа байхгүй. Яг 1-2 цагийн хооронд махан хоолоо идээд ингээд 5 хоолтой 2 завсрын 3 унтсан байгаа. Тэнгүүд орой яг ингээд 7 цагийн үед шүлтэй бахан хэмжээний шүлтэй хоол идэхэд бол юм өсөөргөн унтж байгаа боломжтой. Ингээл луун гайд усаа уун гэл ингээл өглөө алхах энэ төр гэдэг. Тэгэхээр ийм одоо дахиад нэг тэн дээр яригдж байгаа юм нь юу гэн хүн бүдүүн гидснээс болоод айгүй хорддог гэдэг ингэж байгаа байхгүй юу. Бүдүүн гидсний хордлого гэдэг юм чинь бол хүн болгонд бараг байгаад байна. Гидсээ бүрэн гүсцээ ивлж чадахгүй байна гэдэг ингээд бараг л бид нар чинь дотроо нэг ойл мэл хийцэн яваад байгаа хань юм ярьсан шүү тэн дээр. Тэгэхээр энэ дотроосоо идж явж байгаа хоол хүнснээс хүний биед үүсэж байгаа тэр хортой нэгдлүүд гэдэг зүйл чинь бидний их эрч хүчийг тэрийг хоргоожүүлэхийн тулд их хачаал болж очт юм байна л да. Тэрнтэй давхар гарч ирж байгаа маш сайн зүйл бол яг нойрны чанарын асуудал болоод ирж байгаа. Тэгэхээр би юу хийдэж байна тийм үү? Ямар хоол хүнс хэрэглэж байгаа миний амьдралын маяг ямар гэдгээ хүртэл бид нар нарийн бодох хэрэгтэй болчихж байгаа. Магадгүй тэр хоол хүнснийхаа одоо орц найрлагыг идэж ууж байгаа цаг хугацаа тэгээ шингэнэ уух энэ байдлууд чинь зүв болоод ирэхийн алдад нойрчин дагаа сайжрах бүрэн боломж бол байна гэдгийг дэс харж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй одоо манай сонсогчид шууд ингээд яг сэтгцэн эмчтэй холбоотой их юм бол манай сэтгцэн эрүүлийн үндэсний төв 1802 гэдэг утас руу бас залгаж болно. Хаанаас чандсан тийм үү? Тэгээ энэ дээр магадгүй нойртой холбоотой асуудлууд нэлээд түгээмэл ирдэг. Хэрэгтэй холбоотой асуудлууд гэдэг ингээд ирдэг. Тийм болохоор ер нь энэ нойрны асуудал гэдэг чинь бидний эрүүл байх үндэс суурийн нэг том чухал юм байна шүү гэдгийг бид нар ойлгочих юм бол тэгэл нойрон дээр анхаарал ирнэ. Самбараатай болоод ирнэ. Мэдж байгаа хүн бол илт илэрхий нэг зөвчөөд ах нь бол баг болно гэдэг. Тэгээ бид нар одоо тэр манай тэр яг намайг одоо ингээд мэдээ жин дээр ингээд ажилласан манай найз ер нь энэ процесс чинь туралт бол энэ тархинаас эхэлдэг шүү, энэ гиз хэвлэлд байгаа өөхнөөс эхэлдэггүй шүү гэд маш их ингээд тайлбарлаж өгч байгаа байхгүй. Би чинь одоо анх төгссөн юм чинь ингээд айгу том атсан ба сүулдэ бүр жижигрээ бараг цэцэрлэгийг өгч болж байгаа байхгүй юу. Детальны юмнуудыг яг тайлбарлаж яг хэрэгжүүлэхийг ингээд асуудаг тий. Үнэхээр усаа уус юм уу уугаагүй юм. Уугаагүй бол яагаад уугаагүй юм те. Мартаад байна уу, санаад байна уу? Иймэрхүү юм болд юм аа. За иймэрхүү сав бариад усаа уугаад яваа ингээд маш нарийн юмнуудыг хэлж өгөх үед ерөнхий одоо амьдралын чанарын бусад юмуд бүгд ингэ гайг болоод ирж байгаа. Тэгээ 3 сар 4 сар орчим яваад за сая ингэ биеийнхээ шинжилгээнүүд үзүүлэлтүүд бүгд хэвэн болоод ирсэн байхгүй. Тэрний дотроос нойрны асуудал чанартай. Ерөөсөө унтдаг, гүцсээ хамраад босч ирдэг. Тэгэд өглөөний цаг яах нь өглөөгөө зөв эхлүүлэх ёстой гэж бас гууд 2 аяг усаа уугаал гих мэт ийм хөтөлбөрийг сануулж. Тэгэнгүүт би юу гэж бодсон гэхээр нойрны асуудалтай байгаад байгаа хүмүүс чинь энэ дотоод тэр эсийн төвшин дэх шингэний цэвэрлэгээ тийм үү гэдэг зүйл зүв болоод эхлэх юм бол нойрсоход хүн амархад хамаагүй дөхөмтэй болд юм байна. Номер 1-р энийг яаж эмчлэх вэ гэж биш дан байдлаар хүний эрүүл байгаа бие махбод гэдэг бол ер нь бүх юмаа өөрөө өөрийгөө зохицуулаад явчих чаддсан байна гэсэн тийм дүгнэлтэнд бас хүрээд байгаа л да. За баярлалаа тань. Сонирхолтой сайхан ярьслаа гэж бидний урилгыг хүлээж авч ирж
энэ удаагийн подкаст маань оролцож нойрны талаар за ялангуяа сонсогчдод маань нойрондоо сайн анхаараарай гэдэг тохиог мессежийг тийм ээ маш сайн өгсөн. Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Энэ удаагийн дугаараар маань сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйчилж гантлага маань ирж оролцлоо. За дараагийн дугаараар дахин уулзлаа баярлалаа.